Сайн байцгаана уу? Би мөрөө өрөөнд жуулгын мөрөө урчаар гэлэн. Мөрөө өрөөнд жуулгахт 2009 оноос өнөөдөр хүртэл ажиллаж байна. Анх хүчмтэй холбогдсон гэвэл 2003 онд хүчин коллежид мөрөө өрөө мэргэжлээр хэлсэж ороод тэрнээс хойшлогтой хүчмтэй холбогдоод явж байна да. Манай жуулга бол 1992 онд байгуулагдаж байсан. Энэ жил 25 жилийнхаа одоо ингээд золгоод энэ жил 3 сарын 7-8-нд болох киноны хөгжмийн тоглолтоор тоглолтуудын хүрээний тоглолтыг хийх гэж байж. Плейн лорыг бол 2011 онд манай морин урч даваа зориг ахын санаачлаар анх тоглож байсан л да. Киноны хөгжим бол хөгжмийн төрөл дондаа ямар бас байр суурь эзэлж болохоор том хэмжээний бүтээл байдгүй гэдгийг илэрхийлэх зорилготой анх хийж байсан. Энэ жил одоо 5 дахь жилдээ дахиад зохион байгуулагдах гэж байна. 11 онд зохиогдсноос хойш бид нэр тоглолт болгон дээр уламжлал болж тоглодог. Одоо Модхас Цаатан, Плейн лор өөрийнх нь нэр нэрлэгдсэн зохиол мөн хүмүүсийн сэтгэлд одоо хамгийн сайн мэдгээр хөгжүүл болон шарвын хөгжим одоо тань руу нөөж яваа хангалын хөгжим зэрэг одоо хүмүүсийн сэтгэлд хүрсэн зохиол дээр үндэслээд баяжуулж жил болгон одоо 20 зохиол тоглолтоо хэд тэрнийхээ 10 гаруй үеийн шинжилж байгаа. Манай жуулгын хувьд бол 34 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ жил Плейн лор тоглолтод 2 удирдагчтай манай удирдагч Төвшин сайхан болон Урлагийн гай үзэгдэлтэн Чимбат өгчтэй бид нараас байнгын хамтарч уран бүтээл хийдэг байгаа. Энэ удаагийн тоглолтод бас Чимбат өгч маань хамтарч орж байна. Тэрнээс гадна манаас тоглолтын нэг онцлог зүйл гэвэл бас нэгэн амтлагийн ахлагч Батчулуунтай хамтран одоо чим нэг хүмүүсийн сайн мэддэг дуу клипжүүлж мөн тоглолтондоо тоглохоор болж байна. Өөр гэвэл одоо дуучин Тинүүн орон саяны явсан монголчуудад шилдэг оролцогч болсон оюу дуулах тийм төлөвлөгөөтэй байна. Тэгээд бас нэг онцлог гэх юм бол бид нар тоглох зохиолоо ерөөхдөө дотроосоо найруулга бүх хөгжмийн хөрвүүлгээ хийдэг нь их давуу талтай гэж боддог л та. Яагаад гэвэл дотор нь байгаа хөгжимчд тухайн оркестрийнхоо одоо илэрхийлэмж одоо дөрслийг одоо яаж бичвэл ингэж урах вэ гэдэг тал дээр илүү сайн мэддэг байдаг болохоор тэрээр бас даваа тал болж өгдөг дууралт тал дээр. 25 жилийн эхний тоглолт Плейн лор эхэлж байгаа гэж хэлсэн. 25 жилийн хүрээнд бол энэ жил бид нэр 6 том тоглолтын төлөвлөлт байгаа. Хамгийн ихний тоглолт нь 3 сарын киноны хөгжмийн тоглолт. Үүнээс хойш Монголын сайхан орон банк жил бол наадмаар тоглолдог баярын концерт байгаа. Мөн 10 сард 25 жилийн гала концерт тоглогдно. Шинэ жилээр Sounds of Winter шинэ жилийн тоглолт. Тэгээ мөн Grand Opera гэж манай удирдагч Төвшин сайхны өөрийнх нь найруулга хөрвүүлгээр хийгддэг. Одоо Монголын алдартай дуурийн дуучидтай хамтардаг тоглолт байгаа. 3 сарын 7-8-нд Corporate Convention Center-т болох Монголын болон дэлхийн киноны шилмэл хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн одоо манай 25 жилийн анхны эхлэл болж байгаа концертыг болцсон эрхийг хүрч байна. Монгол улсын морин хуурын чуулга 25 жилийн Плейн лор 2017 Монголын болон дэлхийн киноны хөгжмийн шилмэл бүтээлүүд эгшиглэх үдэш. Тоглолт 2017 оны 3 дугаар сарын 7-8-нд 19 цагаас Corporate Convention Center-т. Тоглолтод Урлагийн гай зүтгэлтэн Чимбат, удирдаач Төвшин сайхан, Никито хамтлагийн ахлагч Батчулуун, дуучин Тинүүн зэрэг уран бүтээлчид оролцсноо. Тасалбарыг Тэгзэг хэмээн 1900-1800 Улсын филармонийн билетийн касса. Плейн лор 2017